За сайн байцгаана уу? Сайхан наадмалж байна уу? За ингээд өнөөдөр таны харсан даасан тэнгэрийн мессеж гэсэн юм утгатаад сонслог мэр хий гэж бодож байна. Одоо та өнөөдөр тийм 4 сонголтоор хий. Тэг аль болох тийм таруулгыг хичээгээд одоо 3 сонголтоор биш ингээд 4 сонголтоор хий. Та сайн харж байгаа сэтгэлчин татгатаад байгаа, нүдшин татгатаад байгаа карта сонгороо. Дугаараар сонголт хийж болно амуу одоо картаараас тэ сонголт хийж болно шүү. За ингээд сонголт хийж авах тийм завсар одоо надад дансаар болон YouTube-ийн супер танксаар хандив өргөсөн бүх хүмүүстэй чин сэтгэлийн одоо талархал илэрхийлье. Одоо надад маш том сэтгэлийн дэмжлэг бол тэ өгч байгаа шүү гэж хэлье. Амуу надтай холбогдох хүсэлтэй хүмүүс байх юм бол миний Facebook-ийн Messenger, Instagram-ийн Messenger-ээр надтай холбогдож болно шүү. За ингээд сонголтоо ярээ. За сонголтоо хийж дууссан бол одоо тийм нэгдүгээр картс эхлэе 1 2 3 4 гэсэн. Одоо энэ дараалал ямар за ингээд энэ картад төр зургийг шин тавьчих. За ингээд нэгдүгээр карт сонгосон нэмэр эхлэе. За бүх картуудаа одоо нэг үзье. За нэгдүгээр карт сонгосон байна. Ийм таны хамгийн сүүлд сайн тавьчих. Ийм мессеж гарч ирж байна. За ингээд хамгийн ихний энэ эхлээд энийг унссан дээр юм шиг санагдчихэв. Энэ хамгийн сүлд ингээд гоё ямар сайхан жаргаж байгаа юм шиг те. Им картс энийг сүлд уншээ. За ингэж унснараа дээр бах. За эхлээд бол за ер нь сонголтын картаас эхэлчихье гэж бодож байна. За нэгдүгээр картаа сонгосон маань одоо харсан даасан тэнгэрийн танд хэрэгтэй мессеж гэх юм бол ингээд 3 үе байгаа зү те. Имиж ачаахан гэж байгаа юм шиг те. Тэгэхээр зэрэг энэ дандаа одоо эмэгтэйчүүд гарсан байна. Хөргөтөн үзчихсэн ч гэсэн хамаагүй яг эмэгтэй удам юм болов уу гэж бодож байна. Ямар ч хэлсэн одоо 3 үеийн холбоо ба эмэгтэйлэг энерги гаргасан юм картын тийм ер нь бол энэ картн дээрхтэй охин залуу эмэгтэй эмээ те одоо ахмын насны эмэгтэй амьдралын нэг тийм 3 мөчлөгийг хэлж байгаа юм шиг одоо санагдаж байна. Тэгэхээр зэрэг харин даас нэгэн мессеж юу болох вэ гэхээр зэрэг одоо таны доторх те одоо бяцхан охин ч юм уу те эсвэл одоогийн та эсвэл одоо ирээдүйн ухаалаг те насан турсан та энэ бүгд те ингээд одоо таны дотор ингээд хамтдаа байгаа гинэ. Энэ удмын юм ихлээд байгаа юм шиг санагдаж байна. Тэгэхээр зэрэг эмэгтэй хүний зүүн савин уян хатан одоо уян хатан чанартай өвчрхэг одоо чанараа одоо бүрэн найж өөрийгөө тий одоо бүхэлд нь хайрлаа одоо эмгтээлэг энергитэй өнгөрсөн одоо хойч юу ингээд тантай хамт байгаа шүү гэдэг байхгүй. Тэгэхээр энэ юу хэлж байгаа гэхээр зэрэг тий одоо магадгүй тий нэгдүгээр картыг сонгосон хүний одоо ээж эмэг их ч юм уу тий бүр одоо удмын эмгтээчүүд одоо эмэгтэй талын өвгт эцэс нь үе дамжин ирсэн ямар нэгэн одоо сэтгэлийн шарах ч юм уу драма ч юм уу те одоо ямар нэгэн хүнд ачаа байсан бол одоо ингээд цэвэрлэг цаг нь болсон гинэ. Тий 3 үеийн удмыг тэглээд байгаа хгүй ингээд дэшгээ те. Тэгэхээр ингээд энэ ингээд өргөстөө сарнаа те. Өргөстөө сарнаагаар ингээд аюу гоё титэм уралж байгаа гур байгаа даахгүй. Тийм тэгэхээр зэрэг тий ийм гоё өргөстөө сарнаагаар тий үзэсгэлэндээ одоо титэм нэгж байгаа одоо удмынхаа туулсан одоо хэцүү түүх гуниг харуулслыг тий одоо хайр уучлал болгон хувиргаад ирээдүй хойчтой тий илүү одоо эрүүл энергийн урсгалыг ингээд өвлүүлэн үлдээх тийм сүнслэг даалгавартай юм шиг санагдаж байна та өөрөө. За яг нэг жоохон төвхтөө тайлбарлаж байгаа бол уучлаарай миний нөгөө мөнгөний баялаг л энэ
тийм юмруу байна. Тийм ямар ч байсан 3 үеийн эмгтээлийн энерги холбоос их хэлж байна. Мөн энэ удмын эмийг одоо хэлж байгаа юм санагдаж байна. Ямар ч байсан таны одоо тийм эмгтээ удам байгаа тий тэр жоохон удмын драма гэж л хөө удмын блок тий одоо өг дээдсийн сэтгэлийн шарах хүнд зүйл туулж ирсэн тий ачааг одоо цэвэрлэх цаг болсон гинэ. Тийм тэгээд энэ одоо туулсан энэ хүнд хэцүү түүх гуниг харуулслыг те хайр уучлал болон хувиргаж те ирээдүйдээ энийг одоо үлдээхгүй тулд одоо ирээдүйдээ одоо эрүүл энергийн урсгалыг өвлүүлэн те үлдээх тийм сүнслэг та талууртаа шүү гэж хэлж байгаа юм шиг санагдаж байна. За энийг тайлбарлах юм бол бүр айгу уртын болчихлоо. Тэгэхээр ингээд дуусъя. Ямар ч байсан эмэгтэй тийм одоо эмэгтэй удмын талаас ямар нэгэн таатай энийг цэвэрлэх тийм сүнслэг даалгавар таван шүү гэж хэлж байгаа юм санагдаж байна. За ингээд дараагийн одоо хашнтаас нэгэн мессеж гэх юм бол энэ тийм бас л юу яж юм л та түрүүний энтэй ч адилхан одоо хуучин тийм хүлээс тийм хуучин хүлээс ямар нэгэн карма те удмын кармын холбоосыг таслах тийм зүйлийг хэлж чинь ингээд таны тэр удмын одоо юу гэдэм бэ удмын тэр араас ч ингээд хөл ингээд таныг татаад байгаа нэг хуучин хүлээс эдгээр ингээд жоох юу болоод байгаа юм байна л да танд айгу ачаалаад ажиллах уу тийм тэгэхээр зэрэг энэ холбоосыг таслах юм айгу чухал юм байна одоо сүнслэг төвшөнд та өөрийгөө хүлсэн те одоо энэ уяануудыг те тийм охтуудыг одоо сурлах цаг болсон. Тийм. Ямар ч гэсэн ингээд таны удмын өнгөрсөн ямар нэгэн кармын ямар нэгэн зүйл байгаа юм байна. Удмын карма гэж хэлэх үү те. Удмын болоогч юм тиймэрхүү зүйл байгаа. Энийг бол энэ хүлээсийг таслах шаардлагатай байна. Тийм энэ холбоос болохоор зэрэг өнгөрсөнтэй холбогддог одоо энерги нарийн сувуудыг бэлэгдээд байгаа байхгүй эднэр тий. Тийм магадгүй одоо эдгээр тийм нохоонууд тий магадгүй таныг хойш татаж ингээд өргөслүүлэхгүй байгаад байгаа тий. Хуучин харилцаа, харамсал, сквал хуучин ямар нэгэн харилцаа ч юм уу, сквал харамсал ч юм уу, сквал нэг тийм удмын кармын өрнүүд бол бас байж магадгүй юм байна. Тэгэхээр зэрэг харснаас нь тэнгэрийн мессеж юм бол эдгээр одоо энерги уяаг одоо ингээд тий тайлж сүнсээ чөлөөлөө гэсэн юм мессеж өгч байна. Тэгэх юм бол таны зам үрч ингээд шударах гэдэг байхгүй тий. Ямар ч юм мессеж өгч байна. Удмын нэг жоохон тиймэрхүү блок мөн одоо таны одоо харуулсал, харамсал ч юм уу янз бүрийн байдаг бол тэрийг тайлах цаг болсон. За тэгээд дараа энэ карт ингээд харах юм бол тийм нөгөө хувь тавилангийн зааг дээрх нөгөө цаашаа явах уу эндээ ингээ байх уу гэдэг нь одоо таны сонголтоо гэж хэлж байгаа юм байна. Харснаас нь тэнгэр мессеж хэлэр зэрэг одоо сонголт бол таны гартаа энэ чигээр энэ одоо сүдэртээ үлдхүүсгүй тэр одоо нарлаг тал руу гарах уу гэдэг нь бол таны өөрийн чинь бол тий хувийн сонголтоо гинэ. Тэгэхээр зэрэг энэ гудамжийн жоохон сүдэрлэг байгаа тий хоосон байгаа тий. Тэгээ урд нар тусч чинь. Тэгэхээр зэрэг энэ бол цаад сүнслэг утгаараа болохоор зэрэг сүнсний томоохон одоо сонголтын ирмэг дээр ирснийг бол илтгэж байгаа юм шиг санагдаж байна. Одоо хуучин хэв маяг тий хуучин дадал зурсалтайгаа тий үлдэхүү эсвэл одоо гэрэлт зам тий ишээ авцсан ингээ бүр ингээд гараа авцсан тий гэрэл зам руу алхаж тий өөрийгөө цааш нэр нээх үү гэдэг сонголт бол таны гартаа гинэ. Тэгж хэлж байгаа юм байна. Тийм. Гарснаас нэнгэрүү тий хуучиндаа үлдэхүү ишээ одоо эдгээр юмнуудаа таслаад тий хайр уучлалаар ингэж таслаад ингэ цааш нь явах уу гэдэг нь бол таны сонголтоо гинэ. За таны сонголт юм байна. За тэгээд дараагийн карт ингээ харах юм бол энэ бас бүр айгу 50 тий. Дотоод ямар амгалаг сонгоно гинэ. Тэгээд чадах юм бол ер нь тий цаашаа яваад энэ дотоод тий амар амгалан сонгоно айгу чухал гэж хэлж байгаа юм. Харснаас нэнгэрүүд одоо таны гадаад ертөнцид ингээ юу ч болж ирсэн тий
хүн таныг омдоожсэн ч юм уу яаж юу ч болж хамаагүй одоо дотоод ямар амгалан одоо бүтээг нь таны бол гол зорилго юм аа. Тэгээд тийм одоо нэгдүгээр картыг сонгосон үний одоо даас нь тийм тэнгэр нь болохоор танд яг одоо тэ өөрийнхөө одоо энерги төвшөндөө тайвшрал тийм амар амгалан хамгийн түрүүнд бол тэ ямар ч юм болжсэн хамаагүй дотроо тайван байх хэрэгтэй гинэ. Тийм байх хэрэгтэй гайгүй. Тэг сануулж байгаа юм картын одоо таны сэтгэл санааг өмүүлж эрч хүчээ чи ингээ барж байгаа ямар нэг яаруу санд руу одоо нөхцөл байдлуудаас өөрийгөө бол төр ингээ тусгаарлаараа гинэ. Тийм. Тусгаарлаараа тэгээд одоо таны дотоод сэтгэл тайван, тогтун, айгуу тийм тогтун картаас тийм тогтун байх үед л одоо таны энерги хамгийн өндөр чичиргээнд хүрч амьдрал чинь ингээ зэгцэрнэ гинэ. Тэгэхээр таад ямар ч нөхцөл байдал байсан хамаагүй дотоод сэтгэлээ маш тайван болгох хэрэгтэй гинэ. Тийм. За тийм мессеж өгч байна. За энэ бол эдгээр бүгд ингээ харсандаас нэг юм мессеж байлаа. За тэгчээд ингээд өндөрлөг төхөөд хамгийн сүүлд танд харсандаас нэгний зөвлөгөө. Энэ бол дандаа мессежүүд. За танд харсандаас тэнгэрийн мессеж юм бол тийм үү. Таны одоо удмын хүн ингээ гараад ирсэн шиг харагдчихээн. Тэгээд танд аягүй зөвлөгөө өгч юм шиг тийм картын. Тэгэхээр зэрэг харснаас нэгний мессеж гэх юм бол энэ хүмүүс ингээд хондог арай л үдшилтэд явж байгаа юм шиг гоёаз. Тэгэхээр одоо жинхэнэ үнцэн ба хурамч баяр баясгалан гэдэг утгатай им карта. Тийм тэгэхээр зэрэг одоо төр зүрийн таашаал, төр зүрийн баяр хөөр ч юм уу, төр зүрийн одоо гаднах гоё байдал ч юм уу те. Төр зүрийн таашаал бол таныг хизээч одоо тийм дүүргэж тийм дотроо чинь гоё ингэж дүүргэж олж чадахгүй те. Ингээ нэг гоё томоз хондогтой дар суугаал те. Сингэх нь бол төр зүрийн үзэгдлээ гадналын гоё байдлууд чинь те. Ингэснээ дараа дандаа нөгөө хоосон мэдрэмж одоо үлдээдэг гэн айгуу том баяр цэнгэлч юм айгуу том гаднах нэг тийм юм байдлын дараа сэтгэл ингэж үргэлж юм хоосон мэдрэмж үлддэг. Тэгэхээр зэрэг энэ карт болохоор зэрэг нэгдүгээр карт сонгосон үеийн хувьд бол одоо өөрийнхөө дотоод хоосон орон зайг те гадны зүйлсээр одоо худалдаа авалт гоё те пати ч юм уу те бусдын өтөр зүрийн сайхан үгс ч юм уу те зүгээр ингээ гадна талын зугаас ингэлээр дүүргийг хичээх бол хэрэггүй гинэ тий. Тэрүүгээр бол дотоод сэтгэл дүүрдгүү маа гинэ. Тэгэхээр жинхэнэ амар амгалан сэтгэл ханамжин те таны дотоод хумсрын бүр гүнээс те сүнсний ч мөн чанараас л ундарч гарч ирдэг шүү гэсэн ийм зөвлөгөөг танд өгч байгаа юм байна. Гадна талын те хуурамч баяр баясгалан одоо бити тоо юу тоо те тэр бол таны дотоод жинхэнэ сүнсээ чинь дүүргэж чадахгүй гэж байгаа юм байна. Ямар ч сан тийм зүйл хийж байна. Тэгэхээр энийг базаад хэлэх юм бол юу болчих вэ? Базаад хэлэх юм бол яг 3 үеийн холбоо те эмгтээлийн энерги тэгэхээр одоо таны эмгтээ талын өв дээсээс үе дамжин ирсэн ямар нэгэн одоо сэтгэлийн шарах ч юм уу хүнд баг зэргийн хүнд одоо ачаа гэх юм уу те тийм удмын хаалт ч юм уу удмын ямар нэгэн карма байж магадгүй юм байна. Тэрийг одоо цэвэрлэх цаг болсон гинэ. Тийм. Тэгэхээр зэрэг тэрийг цэвэрлэхийн тулд энэ нөгөө аюу сарнаагаар аюу гоё титэм орлож байгаа байхгүй юу? Тэрийг цэвэрлэхийн тулд одоо тэр өгдөөцийнхаа туулсан ч юм та өөрийнхөө туулсан те хүнд хэцүү түүх одоо гуниг харуулслыг хайр уучлал болгон хувиргаж те тий ирээдүйн хайцтай ингээд нэг эрүүлийн энергийг өвлүүлэрэй гэдэг байхгүй. Тим сүнсний даалгавартай гэж таныг хэлж байгаа юм байна. Тэгэхээр ямар ч байсан хайр уучлалаар тэдгээр кармаг юу байхгүй болгох те одоо минь тэр кармаг тэр хайр уучлалаар одоо арилгах тийм сүнслэг даалгавартай гэж байгаа юм байна. Тэгээд тэхийн тулд одоо та хуучин хүлээс кармын албасыг таслах тий. Таны ингээд энэ ертөнцид ингээд хүлээд ерөөс цааш нь явуулах байгаа энэ зүйлээс одоо энэ холбоосыг тий кармын өрөөдийг одоо сүнсээ тайлж чөлөөл гэдэг байгаа юм.
Тэгээд тийх үгүй нь болоо тийм заавал тийх үгүй гэхгүй энэ бол таны чөлөөт сонголтоо гэнэ хуучин давлтгүй цааш явах үү гэдэг. Тэгээд хамгийн гол нь амар амгалан нь дотоод сэтгэлч маш тайван байх хэрэгтэй гэнэ. Тэгээд энэ түрүүнсэн тий. За ингээ базаад хэлвэл нэг иймэрхүү юм байна. Үнэхээр ингээд өөрөөсөө нөхцөл байдлаа тохируулаад ингээ сонсож явах гэж бодож байна. За ингээд өшөө олон зүйл ярмаар санагдаж байна. Гэхдээ ингээд энэ ингээд дуусгах гэж бодож байна. Үнэхээр хүмүүс өөрсдийнхөө нөхцөл байдлыг мэдчихэж болохоор ингээд энийг энийг хэлж байгаа юм гэд ойлгосон баг гэж тий найдаа. За ингээд өндөрлөлийн үнэхээр тий таалагдсан бол тий лайк тараа бити мартараа. Тэгээд таалагдаад энэ өөрийгөө дэмжих болон одоо өөрийгөө одоо цааштай амьдралын сайн сайхнаар одоо тийм бэлэг хүсэлтэй хүмүүс эсвэл одоо намайг дэмжих хүсэлтэй хүмүүс байх юм бол энэ нөгөө сарна гэдэг тиймээс дараараа тэгэх юм бол өөрийнхөө одоо тий эмхтэй талын тэр одоо удмын энергийг сарнаа цэцгээр одоо уучлал хайраар ингэж хариуцгаа таны айж амьдрал чинь цаашдаа сайн сайхнаар одоо явагдах болтгоо гэж бэлэгдээ сарнаа та мөн одоо намайг тэмдэгч гэсэн үг шүү. За сарнаа юм уу дараараа тийм бол баярлалаа шүү. За ингээд өндөрлөлийн одоо энэ хүртэл үзсэн сонирхсон бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Бай бай. За нэгдүгээр карт босголчих. За хоёрдугаар картаа эхлэе гэж бодож байна. За нэгдсэн дом. За юм картад гарч эхэлж байна. За хоёрдугаар карт сонгосон хүн маань. За одоохоо за эхлээд сонголтын картаас эхлэе. Хоёрдугаар карт сонгосон байна. Энэ цаанаасаа ингээд нөгөө өдөржүүлээд ам шиг юм карт аазтай. Тэгэхээр зэрэг энэ сонголтын картны танд одоо артнаас тэнгэр мессеж гэх юм бол энэ нөгөө үеийн үр гэхүү ингээд цаанаасаа тийм өдөржүүлээд байна үеийн үрийн холбоог таслах ийм мессеж байна. Тэгээ энэ холбоосоо ингээд таслах хэрэгтэй. Тэгэхгүй цаанаас чинь тийм үеийн үр ч юм уу удмын ямар нэгэн зүйл ингээд удирдах байна гэсэн юм утгатай мессеж аюу карта. Тэгэхээр зэрэг одоо энэ дээрээстэй удиржаа том гар болон утсыг хуучин тий таны хуучин үеийн үр карма ч юм уу тий урд насны хүлээс ч юм эсвэл удмын энергийн ямар нэгэн одоо тийм материалс гэж хэлтгэлэгдэлээ тийм байна гэдэг юм байна. Тэгэхээр зэрэг артнаас нэг мессеж гэх юм бол 20 дахь карт сонгосонд одоо таны одоо сүнслэг биед ч хандаа тий утсан одоо хөлтэй шиг тий хуучин энерги хэв маягтай ингээд өдөржүүлэхэ болоод хумсраа ингээд сэрэж тэрхүү одоо үл үзэгдэх тий таны ингээд өдөрдөө цаанаасаа нэг л ингээд тэр үл үзэгдэх тэр одоо уцыг таслах тийм тий хүчтэй хумсрын өсрэлт хийх чадлал танд байна шүү гэж хэлж байгаа юм байна тий одоо энэ юмнуудыг таслаарай гэж хэлж байгаа юм байна. За таны хартандаас нэг мессеж гэнэ байна. За одоох энэ нэлийн халуун болоод юугаа орж олагч асууд юм болов. За тэгээд тэгж хэлж байна. За нэгдүгээр картыг биш аа. Хоёрдугаар картыг сонгосон байна. Хоёр дахь картыг харах юм бол тийм ер нь бол итгэл үнэмшлийн шалгуур танд одоо яг явагдчихж магадгүй юм байна. Одоо энэ усан онгоц ингээл одоо холдоол тийм далаа айгу амгалан бааз далаа амгалан тийм нар мар ингээл цаана гарцсан тийм айгу тийм айтайхан тэнгэрч гэсэн айгу сайхан байгаа юм шиг ийм карт. Тэгэхээр баянуучлаарай юм. Амар дуу чимэн тооч болчихлоо. За таслаа. Хатсан дээр биш. За ингээд тийм. Тэгэхээр одоо 20 дахь карт сонгосон хүнд болохоор одоо хартнаас нь тэнгэрээс одоо танд ингээд аюулгүй орон зай бол байна гэж хэлж байгаа юм байна. Аюулгүй орон зай
та ингээ хിവэр тий та аюулгүй хിവэр аюулгүй орон зай ингээ байна тий. Тэгээд юу ч олж ясан та бол хамгаалтанд байгаа тий. Тэг ямар нэгэн юм алдагдсан юм шиг энэ ингээд энэ усаа алдагдаад авчиж байгаа юм шиг танд ингээд санагдчих магадгүй гинэ. Ямар нэгэн алдсан мэт одоо санагдаж байгаа зүйл чи үнэндээ бол танаас тэ аюул осол ч юм эсвэл одоо буруу ямар нэгэн сөрөг энерги буруу энергийг зайлуулж байгаа хэрэг юм аа гинэ. Та ямар нэг юм алдсан ч юм уу ямар нэгэн хэрэгтэй юм чинь танаас холдоод одцсон ч юм уу тиймэрхүү юм шиг танд ингээд яг одоо санагдаж ийл тэр чинь яг үндэ та алдсан юм шээ. Яг үндэ танаас аюултай байдал эсвэл ямар нэгэн сөрөг энергийг ингээд сөрөг энерги танаас ингээд зайлсан тийм бол хэрэг юм аа гэж байна. Тийм тэгэхээр зэрэг артлын ертөнцийн те урсгалд итгээд те зүгээр л гүнзгий амьсгаа аваад аюулгүй байгаа да. Тийм итг аюулгүй газар орон зай танд байгаа гэдгийг те гэдэгт итгээд гээд одоо гүнзгий амьсгаа аваад бол одоо юу гэдэг 50 бай гэж хэлж байгаа юм шиг санагдаж байна. Танд алдагдсан юм шиг санагдаж байгаа тэр зүйлс бол үнэндээ сөрөг энерги сөрөг юм танаас зайлсан хэрэг гэсэн үг гинэ. За тэгж хэлж байгаа юм шиг санагдаж байна ямар ч гэсэн. Тэгээд артлын ертөнцийн урсгалд итгээд зүгээр л ингээд сайхан гүнзгий амьсгаа аваад ингээд урагшаа алхаараа гэж. За арснаас нэг мессеж юм байла. За хоёр дахь нь болохоор зэрэг энэ ингээд амар хувирал өөрчлөлт болоод байгаа ийм карт байгаа байхгүй юу. Тэгэхээр хувирал өөрчлөлтийг бол сүнслэг ертөнцид одоо алхим гэж хэлдэг. Тэгэхээр сэтгэлийн гүндэх хувирал гэдэг ийм карт аа. Тэгэхээр энэ картнаас нь ингээд танд юу хэлж байна гэхээр зэрэг таны одоо хувьсал өөрчлөлтгүй ингээд одоо гадаад ертөнцид чинь биш те. Таны ортоход сонгосон үний дотоод сэтгэлд ингээд өрнөж байгаа одоо алхим буюу одоо харанхуйг одоо гэрэл болгон хувирах ийм үйл явцсан маа гинэ. Тэгэхээр тэндээс нэг хамгийн гол мессеж юу вэ гэхээр зэрэг таны одоо туулсан зовлон зүдгүүр ч юм уу гонигт одоо мөчүүд ч юм уу одоо ингээд алт болоо те алт болон хувирч байна гинэ. Одоо та өөрийнхөө одоо сүдэртэй талыг те хайрлаад илүү одоо агуу юу гэдэг хүч чадал болон хувиргах те сэтгэлийн тэнхээ бол танд биш үү. Ямар ч байсан ингээд та ингээд цаашдаа шинжлэгдээд өөрчлөгдөж явна. Одоо шинжлэгдсэн өөрчлөгдсөн өөрийгөө ингээд тий хайрлан одоо өгтөж аваа гэдэг ийм утгатай карта. Ямар ч байсан алхим гэдэг карт тэгээд таны ингээд таны туулсан ямар нэгэн зовлон зүдгүүр ч юм уу гонигт мөч ч юм уу нэг тийм онцгүй байдал ч одоо ингээд алталж хувирч байна гинэ. Тэрэндээ итгэе юм ингээд өөрчлөгдөж байгаа. Онцгүй юмс сайн тал руу өөрчлөгдөж байгаа шүү гэдгийг хувирч өөрчлөгдөж шүү гэдгийг танд хэлж байна. За ингээд 3 дахь картаас харъя. Хөө ингээд яг гацаатаа олж цаана ингээд солонго татсан байна тий. За энэ картаар болохоор зэрэг танд юу хэлж байна гэхээр зэрэг яг энэ сэтгэл таны сэтгэл чинь нэлээд одоо юм хөдөлсөн иймэрхүү байдалтай магадгүй уурч өөрсөн ч юм уу яасан тий. Сэтгэл хөдлөлтөх тэр ингээд шавхаага одоо цэвэрлэл гэдэг байгаа байхгүй юу? Ийм утгатай карта. Тэгэхээр зэрэг ингээд шавартаа усанд суухан те одоо шийдэгдээгүй сэтгэл хөдлөлийн нэг тийм гүнд ингээд живсэн юм шиг харагдаж байна гинэ. Тийм. Та ингээ харагдаж байна. Тэгэхээр зэрэг таны одоо даасан тэнгэрийн хамгийн гол мессеж юу вэ гэхээр зэрэг та ингээд хуучин дурсамж ч юм уу сэтгэлийн шарах ч юм уу эсвэл уур бухимдал дундаа одоо хит их цаг хугацаа ингээд өнгөрөөгд байна тий. Тэрхүү хүнд одоо энергиас одоо ангижих цаг болсон гинэ. Одоо сэтгэл хөдлөлтөө автагдахгүйгээр тий сэтгэл хөдлөлтөх энэ шавар шахаага тий одоо цэвэрлээд одоо ухамсараа дээшлүүлснээр одоо таны амьдралын дугуй тий энэ машины дугуй ингээд саадгүй хурдтай ингээд өнхрөөд тий ингээд урагшлах болно шүү гинэ. Ийм мессеж танд өгч байгаа юм байна. Тий. Хитрхийх одоо тий сэтгэл хөдлөлөөс гарч ирж байгаа тэр нэг одоо хуучин дурсамж ч юм уу хүчтэйгийн шарах уур бухимдал ч юм уу ямар нэгэн зүйлтэй айгүйх ингэж цаг хугацааг өнгөрөөж байна. Энд чинь зүгээр л сэтгэл хөдлөл тэрнээс л юу ч гинэ.
Тэгэхээр зэрэг тэрэндээ автагдахгүйгээр тэ энэ шавар шахаа сэвэрлээд эртхэн ингээд одоо урагшлаараа гэж хэлж байгаа юм шиг санагдаж байна. Тэгээ аль хэдийн цаанд ч ингээд таны амьдрал одоо өсөнслөг ертөнцид бас ингээд гэрэл гэгээ одоо солонго гарцсан байна. Та энийг л харахгүй мэдэхгүй ингээл энтэйг зурлаад байгаа хгүй. Тэрнээс таныг илүү одоо юу гэдэг сайн зүйл цаанчин хүлээж ийна гэж байна. За тэгээд энэ дөрвөн карт тайлбар хамгийн сүүлийн танд харсан даасан тэнгэрийн одоо зөвлөгөө. За зөвлөгөө нь болохоор зэрэг тийм бас энтэй ч онцтой юм шиг санагдаж байна. Зөвлөгөө болохоор зэрэг энэ яг энэ чөтгөр чинь яг хүний айцаар хоолдог байхгүй тий айц хүзээр. Тэг айцтай байна гэж хэлж байгаа юм байна. Одоо айц болон тий одоо сөрөг энергиас одоо харцаа бууруулж тий энэ нар руу хараг тий тэгэхгүй ингээд доош хараад байхгүй энэ чөтгөрлөөгөө айцлуугаа тий ийм мессеж энэ тэгэхээр зэрэг энэ зургийн тий баруун дэд энд нь болохоор ингээд шар нар мандж чинь энэ хүн зөвхөн одоо энэ чөтгөрлөөгөө ингээд айц руугаа ингээд хараад байгаа. Тэгэхээр харсан даасны тэнгэрийн зөвлөгөө гэхлээр та юунд анхаарлаа хандуулна тий та юунд анхаарлаа хандуулна тэр зүйл чи улам томордог шүү. Та ингээл айц хүүс одоо сөрөг бодол ч юм уу болж бүтэхгүй зүйлсийг өдөржин шинжин бодоол тий ингээл айц хүүс эсвэл асуудал дээр ингээл өдөржин тунгааж бодоод ах юм бол ингээд энэ одоо чөтгөрөөл ингээд томруулаад байна гэсэн үг шүү гэнэ. Тэгэхээр харцаа дээшлүүлээд тий энэ харц ингээд дошооц тий харцаа дээшлүүлээд одоо таны амьдралд одоо бэлэн байгаа боломжууд таныг дэмждэг хүмүүс одоо гэрэлт тий нарлуу бол харцаа чиглүүлээ тий одоо харах өнцгөө одоо 180 градус тий өөрчлөх цаг болсон гэж хэлж байна. Ийм биш тий ингэж өөрчлөө гэж байна. Ямар зүйл дээр анхаа фокуслан тий тэр зүйл чинь айц хүч дээр фокуслах бол айц хүч чинь томорно гэсэн үг. Ингэчүүл яна тэгчүүл яна болохгүй нэггүй гэл тийм. Ямар ч харах үнцгээ 180 градус дэргүүлээрэй гэж байна. За ингээд 2 дахь карт сонгосон нэмийг ингээд өндөрлөе. Үнэхээр таалагдсан бол тэг лайк дараарай. Таалагдаа та намайг дэмжих хүсэлтэй бүгд өөрийнхөө цаашдаа ирээдүг сайнаар зөвгнөх хүсэлтэй хүмүүс байх юм бол шар нар эсвэл шар зурагт дараарай. Тэгм бол таны одоо бодол сэтгэл маш гэгээлэг болоосоо гэж тийм бэлэгдээд шар нар эсвэл шар зураг дараарай. За ингээд өндөрлөе. Одоо энэ хүртэл үзсэн сонирхсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Дараагийн бичлэг хүртэл баяртай. Бай бай. За ингээд 3 карт эхлэе. Тахныг усуу. За ингээд 3 дахь картыг сонгосон мэргийг эхлэе. За нэгдчихье. Том. Ийм гой картууд гарч эхэлж байна. За ингээд хамгийн эхлээд сонголтын картнаас бол мессеж авъя гэж бодож байна. 3 дахь картыг сонгосон харсан таасны грин мессеж. Од мод цаана харвал ингээл тэгэхгүй. Ямар ч гэсэн гоё карт байна сонголт. Тэг яг та ингээд ерөөсө ганцаараа бишээ гинэ. Цаана нэг аяг хөрх ингээд дэлгэн ч юм уу халим ч юм уу ингээд юу яаж байгаа шомбож байгаа ус руу. Тэгэхээр ингээд та өөрийгөө одоо ингээд ганцаараа гэж бодож магадгүй. Гэтэл та ганцаараа бишээ танд мэдэгдэхгүй цаана тий. Одоо таны одоо тэнгэр таны харсан даасны тэнгэр чинь одоо тантай хамт байна. Одоо таны талд байна гинэ. Тэг харцсангуу одоо жоохон харанхууд шүн юм шиг бааз шүн тий одтой тэнгэр жоохон тодорхойгүй байдлаар таны газрын зургийг харж аз тодорхойгүй байдлыг одоо ингээд таны байдал чинь жоохон тодорхойгүй хаашны явах тодорхойгүй ганцаараа ч юм шиг санагдаж магадгүй. Гэтэл та үндэ ганцаараа биш цаан чинь танд мэддэхгүй ч гэсэн таны одоо харсан даасны тэнгэр чинь одоо таны талд ойрхон байна. Муу одоо юу гэдэг харанхуу яах мэддэхгүй зөв чиг мэддэхгүй хаач гэсэн
тий од мичт ингээд танд замжилж байгаа шүү гинэ. Тэгэхээр зэрэг харснаас нэг мессеж болохоос зэрэг таны амьдрал дээр тодорхойгүй байдал хүндрэлүүд ч юм уу эсвэл та ганцаараа биш гэдгийг одоо санаа одоо таны аялал тийм амьдрал гэдэг аялал одоо таны харснаас нь тэнгэрдийн хамгаалтан доор ингээд явагдаж байна ингээд цаана ингээд хамт байгаад байгаа байхгүй тийм. Тэгэхээр харанхуй шүнж одоо таныг одоо чиглүүлэх одод байх тийм байх учраас үргэлж одоо дээшээ харж тэнгэрийн удирдамж тий одоо бидний одоо дэмжлэгт итгэхээрэй гэж хэлж байна. За иймэрхүү зүйл хэлж байгаа юм шиг санагдаж байна. За тэгээд за одоо эхнээс ингээд тайлаа явъя. За энэ болох үнэхээр гоё карт гарсан байна. Тийм харснаас нэг мессеж юм бол ингээд зүрх сэтгэлээ тий заавал хайр сэтгэл гэхгүй юм тий хүн хооронд харилцаан дээр ч юм уу тий одоо зүрх сэтгэлээ нээж хайрыг хүлээн ав гэсэн ийм карт гаргасан байна. Тэгэхээр зэрэг эмэгтэй нэг ямар ч айдасгүйгээр тий шууд энэ эрэгтэйд өөрийгөө бүрэн даатгаад ин төвөрлөж мааз тий гүйж чал төвөрлөж мааз тий. Тэгэхээр зэрэг 3 дахь карт сонгосонд одоо арснаас нэг мессеж гэх юм бол одоо өөрийнхөө одоо хамгаалалт сэрэмж ч юм уу тэр нэг юм хан босгосон байгаа бол тэр ханаа одоо буулгах цаг болсныг бол хэлж байна. Тэгэд бол одоо зүрхээ хааж өөрийгөө тэ одоо тусгаарлахаа болоо одоо таны амьдралд одоо хамгийн сайхан харилцааг танд ингээ бэлгэлэхэд айгу тийм бэлэн байна гинэ. Тийм. Тэгэхээр зэрэг та зөвхөн ихтгэл дүүрэн алхам хийгээд хайрыг өөртөө одоо урсган оруулахад одоо ингээд юу ч юм дэ. За одоохон би нэг өгөөж хоёоочдаг бол ямар ч асан та ингээд нөгөө зүрхээ хаахаа байлгаад байгаа байхгүй. Өө ингэчүүлээ нэ тэгчүүлээ энэ хүн итгэхгүй бол амир юу анцгүй юу яах вэ гэдэг ч юм уу. Тэгэхэ болоод ингээд одоо амьдрал танд ингээд аюу сайхан харилцаа ингээд биелүүлэх гээд байгаа юм л да. Тэгэхээр зэрэг ямар нэгэн ихтгэл дүүрэн алхам та хийгээд өөрөө тий тэгэхэд л тий өөрийгөө одоо өөртөө хайрыг урсган оруулах тэр хаалгыг нэ гэдэг байгаа байхгүй. Тийм мессеж танд өгч байна. Тийм одоо товчноор хэлэх юм бол одоо зүрх сэтгэлээ нээж хайрыг хүлээн ав гэсэн ийм утгатай мессеж аа. За харснаас нэг мессеж юм байна. За хоёр дахь картыг харъя. За энэ бол бүр амар гоё карт гарсан байна. Тийм. За тэгээд энэ болохоор зэрэг айгуу тийм өгөөмөр сэтгэлтэй эмэгтэй байгаа байхгүй. Ингээд өөрөө хөдлөхгүй дээ энэ хөдлөл энэ хоо ингээд эсэрчгээд байгаа учраас энэ хоог тий жоохон ч ихсэн аюу сайхан онтуулахын тулд энэ эмэгтэй ингээл тий энэ хооны төлөө ингээл байж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг өгөөмөр сэтгэл ахгүй. Тэг өгөөмөр сэтгэл одоо бусдад ал тий туслах гэрэл алах тийм дуудлага гэсэн юм утгатай карта. Тэгэхээр зэрэг тийм модны цаанаас бас аюу гой гэрэл гарч ирж байгаа. Тэгэхээр энэ эмэгтэй ард байгаа энэ одоо том мод тий одоо тэрнээс сасарж байгаа энэ алтан гоё алтлаг энэ гэрэл болоо зэрэг бусдыг одоо нөмөрлөх тий агуу ингээ хайрыг хүчийг бол илтгэж байна. Тэгэхээр зэрэг харснаас нэг мессеж их юм бол одоо 3 дахь хартаа сонгосон одоо танд ал тий одоо бусдыг сонсох, тэднийг чиглүүлэх, одоо сэтгэлийн дэмжлэг одоо үзүүлэх бүр ингээ байгалийн өгөгдөл ал танд ал байна гинэ. Байгалийн тийм өгөөмөр бүр цаанаасаа та тийм өгөөмөр сэтгэл ал танд байдаг. Тэгэхээр зэрэг таны амьдралын энэ үе шат тий одоо бусдад тусалж тэдний хайраар одоо тэнд дулаацуулах үүрэгтэй. Тэгэхээр зэрэг та өөрийнхөө дотоод гэрлэр бусдын одоо харанхууг тийм гэрэлдүүлж чадна шүү. Энэ айгүй өгөөмөр гэрэлтсэн аюу гоё юм ихтэй байдаг. Тэгэхээр зэрэг энэхүү одоо байгалийн тий цаанаасаа өгөгдсөн энэ одоо өгөөмөр чанараа одоо битгий нуу гинэ гэсэн мессежийг өгч байгаа юм байна. Харснаас нэг мессеж. За ямар ч байсан өгөөмөр сэтгэл ба бусдад гэрэл болох дуудлага. Бити хааж боо гэж байгаа юм шиг тий. Өөрийнхөө байгалийн өгөгдөлтэй гэж бүр ингэ цаанаасаа хүнд хайр бэлгэлэхтэй өгөөмөр сэтгэл гаргах бүр байгалийн өгөгдөлтэй хүн. Энийг одоо битээ нууж хаа тий. Ил гарга гэж байна. За. Тэгэд дараагийн картыг харах юм бол энэ Ascended Masters.
Будда, Иесус гэх янз бүрийн орны шашин тэгээд яг энэ нөгөө сүнслэг эрэлхийлэл гэдэг юм карта. Тэгэхээр зэрэг энэ спирит сүнслэг чанар тийм 7-гийн тоо бааз. Тэгэхээр ингээд дотоод мэрэгэн ухаан, нууцлаг ухааны хүчтэй тоо байхгүй 7 гэдэг нь. Тэгэхээр харснаас Тэнгэрийн мессеж гэх юм бол одоо та ингээд амьдралынхаа маш одоо чухал тийм сүнслэг мөчлөгт бол орж ирээд байгаа юм байна. Тэгээ одоо ингээд материалын зүйлсээс илүүтэйгээр тэ өөрийнхөө таны одоо сүнсийг тижээх, сүнсний даалгавраа хийх тэ дотоод ертөнцөө таних, өөрийгөө яг таньж мэдхийн тулд янз бүрийн тэ одоо сүнслэг одоо ном тохиомл унших ч юм уу. Ямар ч гэсэн өөрийгөө танихад тэ тийм сүнсний даалгавраа хийхэд тийм цаг гаргаарай гэж байна. Тэгэхээр таны амьдралын илүүтэй гүн гүнзгий утга учирыг ойлгох төвшөнд ингээд та хүрчээ гэдэг байхгүй. Тийм мессежийг аяг өгч байна. Та ямар ч гэсэн амьдралынхаа нэг тийм яг ингээд сүнснийхаа даалгаврыг олж байгаа тийм мөчлөгт орж ирж байгаа юм шиг тий. Тэгэхээр зэрэг материалын зүйлс хүмүүс гэхээс илүүтэйгээр таны одоо яг ингээд хүсэл сонирхлыг чинь тижээх одоо сүнсээ чинь одоо тижээх сүнсний даалгавраа хийх тэр зүйлд аяух цаг гаргаарай гэж байна. За ямар ч гэсэн нэлээ сүнслэг мөч дээр явж байгаа юм шиг юм байна. Энэ яг энэ картны утга нь болохоор зэрэг сүнслэг эрэлхийлэл байхгүй юу? Тий. Энэ Будда, Иесус, энэ одоо бас нэг өөр ислам юм уу да. Тэгэл New Age гэдэг тий. Орчин үеийн юу гэдэг. Өөрийнхөө сүнслэг даалгаврыг хайгаад байгаа ийм утгатай карта. Тэгэхээр та ингээд таны одоо юу гэдэг сүнслэг тэг маш тийм чухал сүнслэг мөчлөг дээр ирээд байгаа юм л да. Магадгүй өөрийнхөө сүнсний даалгаврыг ингээд яг алах гээд явж байгаа. Яг нэг алхам хийвэл олчих гээд байгаа юм шиг иймэрхүү үедээ явж магадгүй юм шиг санагдаж байна. За энийг ямар ч олон үзэж болохоор өөр өөрийнхөө ингээд тийм тохируулаарай гэж хүсье. За тэгээд танд харсан даасан Тэнгэрийн мессеж. Soulmate note. Ти яг өөлийн өрийн аромог тэг сүнсний өсөлт гэдэг иймэрхүү утгатай карта. Тэгэхээр зэрэг сүнсний машгураанууд тий. Энэ одоо спрашинг гэдэг нүү дуурсан юмнууд ааз. Энэ болохоор амьдралын мөчлөг үеийн өвөр болон сүнсний авслыг бол биелэгддэг иймэрхүү юмнууд байгаа да. Тэгэхээр зэрэг харснаас Тэнгэрийн мессеж юм бол одоо урдгаа картыг сонгосон хүний амьдралд орж ирж soulmate буюу одоо чухал хүмүүс танд те зүгээр нэг баяр баясгалан өгөх биш харин таны сүнсийг сургах, өсгөн хүмүүжүүлэх үеийн өрийн холбоосоор ингэж орж ирж байгаа шүү гинэ. Тэгэхээр тэднээс ирж буй сургамж тохиолдол одоо тэднээс ирж буй тохиолдож байгаа тэр үеийн явдал бүрийг сүнснийхээ өсөлт гэж харж ухаарлаа ав гинэ. Soulmate бүхэн юу байдгүй юм байна л да. Дандаа баяр баясгалан авчирдаггүй юм байна л да. Таны сүнсийг өсөөдөө дээшээ явахд чинь одоо туслах нэг тийм сорилыг зарим soulmate одоо авчирдаг. Тэгэхээр зэрэг тийм одоо таны амьдралд орж ирж байгаа тийм soulmate буюу одоо чухал хүмүүс танд зүгээр нэг баяр баясгалыг өгөх биш хараа таны сүнсийг суургах, өсгөж хөгжүүлэхэд тийм үеийн өрийн холбоосоор ингэж дамжиж орж ирд юм байна. За дах энэ юу хэлж юм бол. Тэгээд танд орж ирж байгаа сургамж зохиоллууд болохоор зүгээр нэг үйл явдал биш ээ. Таны сүнсэж өсгөх гэж тэ орж ирж байгаа. Тийм одоо soulmate ч үг нэ. Тийм нас soulmate-г учирч байгаа юм шиг тэ. Ямар нэгэн soulmate болох хүн ч юм уу хоорондоо арилцаа одоо орж ирэх юм шиг санагдаж яаж эдгсгээ хараад
Тэр зүгээр баяр баясгал өгөх биш, бүр таны сүнсийг бүр цаанаас нь одоо угаас нь тий хөгжүүлэх, дээшлүүлэхийн тулд зөвхөн баяр баясгалаар биш тий ямар нэгэн сорилтоор бас тий орж ирж байгаа шүү. Тэрийг ойлгоорой гэж хэлж байгаа юм шиг санагдаж байна. Тий. Тэрийг харах тий нүдтэй байгаарай гэж хэлж байгаа юм шиг санагдаж байна. За ингээд дөрөвдүгээр хартаг сонгосон мөрийн өндөрлөлийн үнэхээр айг олон үзэж болохоор өөрөөсөө хайлгсан баг гэж бодож байна. Тэгээ үнэхээр таалагдсан бол лайк дараараа. Таалагдаад та намайг дэмжих хүсэлтэй хүн бүгд өөрийнхөө цаашдын амьдралыг сайнаар бэлгэдэе гэж бодож байгаа хүмүүс байх юм бол тагтаа тэгээд бадамлын анхаа цэцэг энэ хоёр их гоё харагдаж байна. Тагтаа юм уу скол гоё юм бадамлын анхаас. Тэгэхээр та өөрийнхөө тий одоо сүнслэг даалгавраа олоод тэгээд сүнслэг зүйлийг бэлэгдэх зүйл бол цагаан тагтаа дэлгэр сүнслэг даалгавар бол яг жинхнээсээ цаанаасаа дэлгэрэх бэлэгддэг бол бадамлын анх байгаа. Тэгэхээр цагаан тагтаа бадамлын анх хоёр дараараа тэгэх юм бол 3 дахь хартаг сонгосон бүгд намайг дэмжиж өөрийнхөө цаашдын амьдралыг сайнаар бэлэгдэж гэнэ гэсэн үг шүү. За ингээд өндөрлөе одоо энэ хүртэл үзсэн сонирхсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Дараагийн бичлэг хүртэл баяртай. Бай бай. Ингээд 4 тусгачаад 3 эхлэе гэж бодож байна. За ингээд цаавч. За ингээд хамгийн сүүлийн 4 дахь хартаг сонгосон нэмэр эхлэе. За нэг хэзээ том. За ямархуу картад гарч эхэлж байна. За ингээд хамгийн ихний те биш сонголтын картаас одоо тий 4 дахь карт сонгосон юм эхлээ. Сонголтын картны мессеж таны харсан даасан гэрийн мессеж болохоор энэ 3 бүр амар гоё судал дээр суцмаац лосондын шидтэн хатан тий энэ карт болохоор зэрэг өөрийнхөө үн цэний тунхаглах гэдэг юм утгатай карта. Тэгэхээр таны харсан даасан гэрийн мессеж гэх юм бол одоо бусдын одоо зөвшөөрлийг тий хүлээхэ болоод өөрийнхөө одоо хаан ширээнд эзэн болж суухыг бол одоо хэлж байгаа юм шиг санагдаж байна. Тийм. Одоо бусдаас би ингэж болох уу тэгж болох уу гэж юм тэгэхгүй та өөрөө би юм хүн гэдэг ч юм уу те. Ямар ч ингэж тий өөрийнхөө амьдралын эзэн амьдралынхаа те эзэн нэ гэдгийг одоо бусдын зөвшөөрлийг хүлээхэ болоод өөрийнхөө амьдрал те одоо хаан ширээний эзэн болоо гэж ийм хутгатай карта. Тэгэхээр даасан нэг мессеж гэх юм бол одоо танд хэн нэг нь одоо тэтэм зөвлөхийг одоо тийм бити хүлээн ингээд тэтэмтэй та өөрөө л тэтмээ тавих хэрэгтэй байна л да. Хэн нэг нь танд ингээд тэтэм зөвлөхийг одоо бүү хүлээ. Та аль хэдийн одоо хааны ширээн суух те ийм суудал суух синтез суухтай эрэхтэй хангалттай маш хангалттай үн цэнтэй хүн гэнэ. Тэгэхээр зэрэг та өөрийнхөө хязгаар гүнөөс боломжинд итгэж тий нуруугаа цэхлээд цэхлэнтэй амьдралынхаа ингээд тэг удирдлагын ингээд гартаа аваа гинэ. Өөрийнхөө амьдралдаа эзэн болоо өөртөө итгэлтэй ингээд сандал дээрээ сууж. Тий. Та аль хэдийн бүр хангалттай үнцэнтэй хангалттай юм хийсэн гэдэг ч юм ямар ч тийм хангалттай хүн юм байна. Тий. Заавал бусдын ингээд зөвшөөрлийг хүлээх гэл ингээд хоёроосоо хэрэггүй гэж. За хамгийн ихний картаар ийм зүйл хэлүүлж байна. За тэгээд тийм дараагийн картыг харъя. 4 дахь карт сонгосон юм. Уянаас нэлээ ингээд айгу тансаг тий. Гоё ширээн тэгэхээр зэрэг энэ нөгөө хүлээн ав гэдэг аахгүй тийм гоё зүйл хүлээн ав гэдэг юм утгатай карта. Тэгэхээр зэрэг ер нь бол ихэнх хүмүүс ингээд хүнд юм өгөхдөө айгу сайн байдаг гинэ. Хүнд юм бэлгэлэхтэй ч юм уу тий өгөхдөө айгу сайн байдаг. Гэхдээ өөрөө ингээд амжилт ямар нэгэн бэлэг магтаалыг авахтаа айгу тутмаа гэдэг. Таас жоохон тиймэрхүү хүн юм шиг байна. Тэгэхээр зэрэг 4 дахь картыг сонгосон хүн маань одоо юмыг авах тий хүлээн авах тэр давтамж дээрээ тий очих нь айгу чухал шүү гэж хэлж байна. Тэгээ харснаас нэг мессеж гэх юм бол одоо таны өмнө гайхалтай боломжууд тий урьдлах ч юм уу баярт одоо үйл явдлуудын ширээ ингээд засагдчихсан юм шиг тий ийм гоё зүйл. Тэгэхээр зүгээр л одоо тийшээ очиж алхаад өөрийнхөө суудлаа эзэл гинэ. Тэгэхээр
би юу тэ би юм хүртэх хэрэгтэй би юу тэ үнийг ол хүртэх тийм гавьяатай эмгтэй гэдгээ та өөрөө ингээд ухамсарлаад юм авч сур гэж байгаа юм байна. Тийм. Одоо танд ирж байгаа бүх амжилтыг бол нээлттэйгээр бол хүлээж за аваа гэд. Та магадгүй юм авч чаддгүй тэнэрлэхүү хүн байж магадгүй юм байна. Тийм. Би болоогүй би нэг ч хүнд ингээд тусалсан мөртлөө би жоохон тусалсан штэ гэл жоохон нэрлэхүүч юм уу те юм хүн байж магадгүй. Тэгэхээр та хангалттай сайн юм ийсэн хангалттай юм ийсэн тэгэхээр одоо тий тэр үр дүнгээ одоо ингэж тэр одоо амжилт тэр бэлэг тэр магтаалыг одоо хүлээж авч сураа гэж одоо харснаас нь ингэж хэлж байгаа юм шиг санагдаж байна. За тэгээд дараагийн картыг харах юм бол энэ бас л ингээл өөртөө итгэхгүй байгаа юм шигтэй цаана ингээд суудсан тий. Тийм. Энэ нөгөө сүнстэй даалгавраа итгэл гэдэг энэ жоохон өөртөө итгэхгүй байгаа юм ихтэй. Энэ одоо яг таны амьдралд ингээд ямар нэгэн энэ ингээд тодорхойгүй нэг юм зүй зэрэглээ хараад байгаа юм шиг байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо ингээд харснаас нэг мессеж юм бол одоо таны амьдралд яг одоо нэг тийм тодорхойгүй юм шиг санагдаж байгаа зүйлс яхан бол тийм битээ сандраа тий. Таны сүнс таны тэ уг доторх сүнс чинь ингээд хаашаа явах сайн мэдж байгаа тий. Тэгэхээр зэрэг одоо өөрийн харсан даасан тэнгэр болон захиус нэнгэр ч юм уу тий таны тэр одоо тэнгэрүүд таныг зөв цам руу ингээд чиглүүлж байгаа. Тэгэхээр зэрэг зүгээр л одоо амьдралын энэ урсгалд тийм нэгдэж байна. За иймэрхүү мессеж танд өгч байна. Жохон ингээд нөгөө таны хоолойн чакра ч юм уу тэр зүйл за өөрийнхөө ингээд үннийг олж харах те сүнснийхаа дуудлагыг сонс гэдэг байна. Айгуу гой юм ингээл бэлэн болоод тиймэрхүү айгуу гой зүйл ингээл мэдрээл ингээд амартлаа ингээд өөртөө итгэхгүй ингээд суугаад байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхээр зэрэг та ингээд нөгөө гончаагүй тодорхойгүй юм шүү дээ. Энэ юу болоод байна гэдэг ч юм уу те. Тэгэхээр ингээд ямар нэгэн таны амьдрал тодорхойгүй мэдсэн санагдаж байгаа зүйл байх юм бол та ингээд өөртөө итгэхгүй ингээд сандраал тийм одоо битээ тгээ гинэ. Тийм. Таны одоо өөрийнхөө харсан даасан тэнгэрүүдэд итдэг, таны захиусны тэнгэрүүдэд итдэг, тэгээ ер нь амьдралын урсгалд итдэг гэсэн үг. Тийм. Тэгэл амьдралд юу тохиолдоод хаашаа явмаар тэр зүрхрүүгээл яв гэсэн үг л дээ. Сүнсний даалгавар ба итгэл гэсэн юм утгатай карта. За энийг би жоохон олигтой тайлбарлаж чадсангүй. Энэ доод үг гэхээсээ илүү энэ нөгөө ингээд аюу гой зүйл мэдрэгдээд ингээд юу гэдэм бэ ингээд бүдэг адаг нэг юм ингээд та мэдрээд авахгүй эндээ ингээд итгэж чадахгүй суугаа. Тэгэхээр эндээ итгээ те гэсэн юм л утгатай одоо мессеж танд өгч байгаа юм шиг санагдаж байна. За ямар ч сан. За тэгж хэлье. За тэгээд хамгийн сүүлчийн картыг харах юм бол сүүлийн биш энэ сүүлийнх. Тэгээ ер нь бол энэ нөгөө дотоод төлөвшил бүр ингээд мастер гэдэг байхгүй юу? Мастерын зэрэг төрн гэдэг. Тэгэхээр одоо бүрдээ хатыг сонгосон хүн болохоор зэрэг суралцагчийн төвшингээс гараад бүр өөрийнхөө одоо таны ямар нэгэн хийж байгаа ажил төрөл ч юм уу те ямар нэг өөрийнхөө салбартаа те болон амьдралдаа ч юм уу те ингээд мастер болсныг ингээд тунхлаад байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхээр зэрэг таны сүнс ингээд нэг тийм бүр ингээд цэгцтэй болоод тийм айгу сайдар ингээд төлөвсөн тийм сүнсний тийм юу л шилжиж байна гинэ. Тэгэхээр зэрэг хартнаас нэг мессеж гэх юм бол та өөрийн эргэл зай айдас тий өөрийгөө одоо голох ч юм уу скул нэг хүүхдэрхүү байдаг ч юм уу тий тиймэрхүү зангаа одоо ингээд болоо ардаа орхио тий та айл хэдийн бөнгөд нөгөө юу гэдэг сэтгэл хөдлөл болон тий оюун ухаанаа ингээд тэнцвэржүүлээд тэгж бүр сурсан тий бүр ингээд төлөвсөн юмхтэй болсон та өөрийн одоо статус байр суурь тий мэдлэг чадраа одоо ихтгэлтэйгээр тий өөрөө хүлээн зөвшөөрч дээд төвшний тэр мастерын төвшний тэр одоо хайр хариуцлагыг одоо хүлээн ав гинэ.
Тэгээ айл гэдгийг та ингээд одоо мэрэгжлийн тий бүр ингээд тийм болцсон гэдэг байна. Тийм зохиос тэмрүүд аль танд тийм хэлж чинь та айл хэдийн өөрийн салбартаа ч юм уу эсвэл таны сүнсний төвшин хилжиж магадгүй эсвэл таны өөрийн ажил мэргэжлийн тий салбарыг чи хилжиж магадгүй тэрэндээ та айл хэдийн бүр мастер болсон гинэ мастерын зэрэгтэй тэрэндээ жоох ингээд итгэхгүй байгаахгүй энэ гар тий итгэхгүй байгаа даа тэгэхээр зэрэг та эргэлзээ айдс өөрийгөө голох ч юм уу тий эсвэл нэг хүүхдэрхүү байсан бол болоо одоо тий одоо тийм бие айл хэдийн одоо юу гэдэг дээд төвшний мастер багш болсон юм шиг эсвэл бүр мастерын зэрэгт хүрсэн юм шиг бие авч байгаа. Тийм дээд төвшний одоо хариуцлагыг өөртөө хүлээн авах гэж. За ийм одоо мессеж танд өгч байгаа юм шиг санагдаж байна. За тэгээд хамгийн сүүлийн картыг тайлбарлая. Энэ лимон гэдэг карт орсон байна. Тийм лимон чинь нэлээд гашуун тий. Тийм тэгэхээр зэрэг гашуун цолыг гоё юм ундаа гоё чихэрлэг тий. Одоо гашууныг чихэрлэг болгох тий одоо хувирал гэдэг ийм утгатай карта. Тэгэхээр зэрэг нөгөө ийм үгээд ш нөгөө амьдрал танд одоо нимбэг лимон өгөх юм бол тэрүүгээр одоо лимонад тий нимбэгний ундаа хий гэдэг тийм алдартай үгээд ш тий. Яг тэрэн шиг яг л тэрний картахгүй. Одоо тэрэн шиг одоо тий шар өнгөн тий одоо нарны тий наран сүлжээ юм гэхгүй хүрдтэй одоо 3 дугаар чакраны өнгө байгаа. Тэгэхээр зэрэг тийм наран сүлжээ шиг одоо юу гэдэг юм өөртөө итгэл баяр ёслолын өнгө гэхгүй. Тэгэхээр зэрэг за тахсаа юу ч хэлмээр юм дээ. Арсан дасны гэр мессеж гэх юм бол танд тулгарч байгаа одоо хүндрэл бэрхшээл одоо гашуун зүйлсийг тийм лимон шиг тийм гашуун зүйлсийг ямар нэгэн гашуунтай өвдөлттэй ч юм уу тийм зүйлсийг та өөрийн одоо хандлага залбирал болон эерэг бодлын хүчээр тийм хамгийн амттай хамгийн одоо юу гэдэг сайхан боломж болгож хувиргаж алж чаддаг шүү гинэ тийм. Тэгэхээр зэрэг орчлын ертөнцтэй итэх тийм муу мэт хэцүү мэт гашуун мэт одоо санагдсан одоо бүх үйл явдлын цаана үргэлж хамгийн сайн сайхан зүйл сайн сайхан одоо өрөөл бол тийм нуугдж яддаг шүү гинэ. За энэ бол харсан даасан нэгний зөвлөгөө байна. Та бол одоо ямар ч гашуун зүйлийг чихэрлэг болгох чадaltaй хүн гэж хэлж байгаа юм шиг санагдаж байна. Ер нь бол шар өнгө чинь нөгөө наран сүлжээ хүрдний өнгө байдаг. Тийм наран сүлжээ болохоор зэрэг өөртөө итгэл баяр баясгалан одоо удирдах тийм хурдаа тэгэхээр зэрэг тийм за зэнийг тийм дахин хэлээд явах уу ямар ч ойлгомжтой тайлбарласан байх гэж найдаж байна. За ингээд өндөрлөлийн одоо 4-р хартыг сонгосон хүний артан даасан нэг мессеж ингэж хэлж дууслаа. Үнэхээр таарад таалагдсан бол лайк тараа битэн мартаараа. Мөн таалагдаа та намайг дэмжих хүсэлтэй хүмүүс сайхан бол 4-р хартыг сонгосон хүмүүс маань одоо юу лимон гэдэг тий нимбэг тий лимон гэдэг ийм эможи үл дараараа тэгэх юм бол та намайг дэмжиж байгаа өөрийнхөө цаартын байдлыг сайнаар тийм бэлэгдэж байгаа гэсэн үг шүү. Тэгээд одоо тэгвэл гашууны чихэрлэг болгох тий одоо амьдрал танд нимбэг өгвөл түүгээр тий одоо лимонад хий гэдэг ийм алдар түгээг тийм бэлэгдээд лимон гэдэг юм ор дараараа. За ингээд өндөрлөлийн одоо энэ хүртэл үзсэн сонирхсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Бай бай.